Сайн байцгаана уу? За бид энэ удаад борлуулалтын ажилтан хэрхэн бүртгэгдлээр авч үзье. За үүний тулд санхүүгийн системийн тохиргоо төслөө орно. За систем хэрэглэгчийн тохиргоо гэж ороод энэ дээр хэрэглэгчийн нэр. За хэрэглэгчийн нэр нь Батмөх гэдэг. За Батмөх овг бэгч. За энэ дээр Батмөх. За хэлсэн үндсэн. За энэ утсыг оруулжээ. За 8855 болж байна. За мэйл хаяг нь би энэ өөрийнхөө мэйл хаягаар өгчээ. За юу борлуулагч. За нууц үг нь 8855 гэж өгөөд. За тэгээд банкны данс нь гадаад касс, Yoны касс, банкны данс гадаар нь адилхан. Мобайл дансыг нь Куб энэ бодлоо хөгжлийн банк. Мобайл данс гадаар нь болохоор Асбанк гэдэг өгчээ. Ингэсэн болол босын хандах хэрэг нь борлуулагч. Тэгээд энгийн ажилтан. Энэ дээр нэг регистр, нийгмийн даатгал, эрүүл мэндийн даатгалын дугаарыг оруулна. Цалин тооцъё. Нийгмийн ээлжийн амралтын 7 хоног нь 15 гэж үндсэн. Нийгмийн даатгалтай холбоотой дансыг гэж. Ингэж өгөөд үндсэн цалин нь 300 төгрөг авчихчих. Энэ мэйл хаяг бүртгэгдсэн гэдэг энэ тэгэхээр Бат 0220 гэдэг чи. Хооц. Ингээд шинэ хэрэглэгч нэгтлээ. Ингэсэн борлуулалтсны борлуулалтын ажилтан. Энэ Б Батмөх гэдэг одоо ингэ ороод ирсэн байна. Ингээд тохиргоцсны систем хэрэглэгчийнхаа тохиргоор дахиж ороод Б Батмөх Бат 022 @yahoo.com гээд орсон болол энэ засварлах дээр ороод дараад тэгээд энд борлуулагч гэдэг сая энэ хоосон гэсэн бол Б Батмөх гэдэг ороод ирж байгаа. Гэсэн бол нууц үгээр 8855 юмнасан. Ингээд шийдэлчтэй. Одоо тэгсэн бол манай босын систем рүү оръё. Энэ дээрээс Батмөхийн мэйлийг олж аваад Батмөхийн мэйлийг олоод авъя. Энэ дээр оруулаад пассворд нь утасны дугаар. Ингээд шинэ борлуулагч ингээд үүсгэж байгаамаа. Иймэрхүү маркаар ерөөхдөө бол борлуулагч үүсгдэг байх нэ. Анхаарал хандуулсанд баярлалаа.